шинэ хуулийн үзэл баримтлал энэ үл яагаад авсан? Ямар үзэл баримтлал гоё хичээл хийхээр Эрдэнэт ордоч прокурорноос ажил тэгээд нааш ирж байгаа юм. Тэгээд төрүүлээд орж ий гэж хэлж. Та бүхэн гарын аваад тараагдсан байгаа. Эндээ ингээд хамгийн ихнээс ихлээр бүрийн иргэн болохоос ихлээр өдөршлийн үед яагаад тавьсан бэ гэдэг тодорхой хүсдэг. Ерөнхий ангын талаар суурь ойлголтуудыг одоо энэ номын 3-р хуудаснаас 31-р хуудас хүртэл ингээд ерөнхий ангийн зохицуултуудыг энэ өрнөдийг тайлбарлаад ойлгомжтой байдлаар аль болох хичээсэн байна. Энэ дээр асуулт бол та асууж байна. За, иргэдийн төрлийн тухай хуулийг хамгийн энгийнээр хэлвэл иргэдийн хуулиар зэрэгтэй биш. Тийм хууль хариуцлага тогтцоо бүрдүүл. Хууль хариуцлагыг нэг цогц тогтолцоо гэж байна. Таахан тараагдсан гарын амт дөрөвдүгээр хуудсан дээр хууль хариуцлага өөрөө ямар хэрэгтэй байна? Иргэдийн хариуцлага төрчлийн 40 оноо төгс шийдэлтэй холбоотой. Иргэний хариуцлага болон бусад сахилгын хариуцлага гэх мэт уран үсгийг үүсгэж байгаа. Таавал энэс харж байна. Энэ анх болоод ингээд хадгалт зууны ихэр Ханс Гороф гэдэг Германы австралист ийм иргэдэн болоод дэлхийн буюу хууль бус үйлчлэгийг хийж дотор хоёр болсон. Crime and office. Энэ бол нэг гид барууны зарим орнууд petty office жижиг хэргийн үйлчлэл. За ийм маягаар ингээд нэгдүгээрт ингээд төрийн иргэн болгоод яс суусах эрүүгийн хэрэгцүүгээс бүрддэг болоод дэлхийд гэдэг зүйл нь өөрөө гин тэрэг зөрчил гэдэг хоёр зүйлээс бүрддэг маань сүүр онлын хэрэгцүүг нь өндөөс ихтэй байна. Яг таавал харагдсан гарын авахтай космик бидний тухай тэр ондоо бас мөн яг энэ зэрэгцээ захааны зөрчил гэдэг зүйл нь нийтийн захааны эсрэг чиглэсэн хууль бус хуулийг өгсөн байна. Тэр нь та бидний өөрсдөө судалж ирсэн захааны хэрэгцүүн тухай он сургаал юм шүү. Энэ бол нөгөө талынх нь он сургаал. За ингээд цаашаа иргэдийн Керамтагс нүүрээс иргэний хууль тогтоомжийн тухай бид ярьсан. Иргэний прокурор ордоч таах өчтөр өглөө сургаалт хийхэд иргэний хууль тогтоомж Керамтагс нүүрж байгаа тухай ярьсан. Эдээд би жижиг хүүхдүүд болон бусад ийм нийгмийн хор аяг ялах шалахгүй бусад ийм стандарт норм бүрэн журам төрсөн үйлдэлтэйг төрчдийн хуулиар ихэж тэмцэж хууль ёсыг сахидаг, шударга ёсыг сахидаг ийм хуулийн итгэл хүүхний тухай яриа үүсгэх ёстой. Энийг энэ хуулийг цааш хэрэгжүүлж чадвал цаашдаа Монгол улсад ингээд дамжираад гарч байгаа гэмт хэрэгээс өвчлөн тэрийг балансд нь байх ийм л ач холбогдолтой юм. Яг нь ер нь бол эрүүгийн хариуцлаганд хамаарах төрлийн төрөлцөө батлах ажил бүр ням төр сайддаг гэсэн байна. Өөрөөр 2008 онд эхэлсэн. Тэгтээ захааны хариуцлагын төрөлцөө хууль нэртэйгээр боловсруулах байдлыг эхэлсэн. За энэ одоо та бүхний гар дээр 9 жилийн дараа ирсэн батлагтай. Тэгэхээр энэ нэлээд улаан хугацаанд өрнөсөн үйл явдал. Монгол улсын 572 хүнлээ бүх санкцыг уншиж үзсэн. Маш өсөр хүнд үйл явдал байсан, хөдөлмөр байсныг дурдах хэрэгтэй байх. Ажлын хэсэг хөлжаанууд нь олон жил ажилласан. Одоо 2 дахь насны найруулгын таахны гардаг. 1970-аад онд Германд төсөлд тухай хэлсэн байна. За энэ бол бидний мэдих жижиг гэмт хэрэг хууль шахуу байна. Өөрөөр хэлбэл яг одоо бидний шиг бүгдийг хөрвүүлээгүй нийтлэг боломж талбайд үүргэдэг, хувь хүн үүргэдэг нийгмийн эсрэг тийм жижиг гэмт хэрэг гэх юм уу. Ийм зүйлийг бол Германы төслийн тухай хууль. За энэ мэн цаашаа задраад Германы хууль өөрөө хажуугийн хууль гэж нэрлэгддэг хуулиудтай. Тэрэн дээрээ зарим тохиолдолд хүүхдийн эрүүгийн хариуцлага тухайлбал тустай. Тэгээд зарим зүйлүүд тустай байна. За энэ бол ийм байна. Арсын холбооны улс бол одоо 16 жил болж байна. Арсын холбооны улсыг бид ингээ янз бүрээр ярьдаг бүх төрчлөө төрөлцүүлж нэгтгэхэд ингээ права нарушение кодекс гэдэг зүйл баталж хэрэгжүүлж байгаа. Энэ бол яг захааны гэсэн нэртэй боловч суур үзэл баримтлал мөн чанарын
та бидний өнөөдөр сурлах гэж байгаа зөрчлийн тухай хуультай адилхан. Бүх зөрчлүүдийг нэгтгэхэд Оросын холбооны улсыг захааны зөрчлийг төрөлцсөн үйлдвэрийг 16 жил үүсгэж байна. За ийм хоёр гол онол сургаал хаалт үзүүх байсан бол энэ зөрчлийн үйлдвэрийг гаргах үүсэл болсон юм аа. Та бүхэн онцлог хичээл заахад суралцагч нар ч асуу. Яагаад заавал зөрчлийн үйл гарах ёстой вэ? 240 хууль дээр чи байж болохгүй юм. Гин. Хоёр ач холбогдолтой. Нэгдүгээр хууль сахиулагч та бүхэн Монгол улсын бүх хуулийг уншиж судлах шаардлагагүй. Бүх зөрчлийг одоо эндээр нэгтгэсэн учраас одоо хүнийг торохоос ахуулаад цагдаагийн арга гаргаж маш их холбогдолтой. Одоо нэг ахны хууль барьж хүн торгоод ийшээ арай дахиад нэг хууль хэвлэж аваад тэрийг харуулаад одоо тэр цагдаагийн арга багс зөрчлийн тухай хууль гэсэн ганцхан хууль бариа явж байгаа. Бүх зөрчлийг шийдэж байгаа байхгүй. Хүн уншиж танилцуулахаас ахуулаад хялбар. Өөрөөр Монгол улсын бүх иргэн энэ зөрчлийн үйлдэл танилцаад би ямар хууль бус үйл хийж болохгүй гэдгийг мэдэх ач холбогдолтой. Хүн нэгэнтээ одоо би та бидний шиг эрхтүүч хүмүүс бүгдээрээ биш учраас бүхэлдээ уншиж танилцж чадахгүй шин. Тэгээ энэ хоёр нь одоо хоёр практик ач холбогдол юм шүү. Бусад орныг жишээ аваад үзье. Яг баруун бол статутори офис гэж ярьдаг нэг бичмэл маягийн хэлбэр би. За энэ одод ингээд жижиг зөрчлийн жижиг гэмт хэргийн хууль гэж ярьдаг. Энэ зүйл байна. Яг үүндээ анх энэ гэмт хэрэг зөрчлийн агилт бол мистеминер филоныг хуулийг хүссэн байна. Нэг нь хүн хэрэг, нэг нь хүн хэрэг багтаа. Тэгээ гэмт хэргийн ангилтаас үүсээд нөгөө гэмт хэрэг ахаа дотор ангилтад яваад ирсэн. Жижиг хэрэгүүдээ аваачаад зөрчил болоод үүсгэх нь нэг учиртай байна. Өөрөөр хэлбэл хамгийн анхны гэмт хэргийн категоричд ангиллаас гэмт хэрэг зөрчилд хоёр зүйл үүссэн. Энэ бидний ойлгох хөнгөн хэрэг болсон. Яг хөнгөн хэрэг цаашаа хөгжиж яваад зөрчлийн үйл болсон. Бидний шиг социалист чиг баримжаатай захааны эрх зүйн хэмжээ дарж авах асуудал арай өөрөөр 70 жил бүрдэж бий болсон юм аа. Тэгэхээр энэ дээр онлын мэдлэгийн зөв мэдлэгийн ялгаа үүснэ. Өөрөөр та бүхэн очиж заах цаа хүмүүс энэ тухайн уншиж судлаагүй. Тэгэхээр энийг ойлгох хэрэгтэй шаардлага үүсэн шүү багш нар минь. Тэгээ ингээд солонгос сургууль байлаа. Цагдаагийн хуулийн дээрээ зарим ажиллагаа хийсэн. Германы хууль жижиг хэм тэрэг хууль байгаа. Бусад хууль зөрчлүүд бол өөрсдөө салбар салбар хууль байж байгаа. Гэхдээ нийтлэг үүсгэх зөрчлүүдтэй. Зөрчлийн хуулийг үүсгэсэн. За ингээд Европт бол жижиг хэргийн хууль буюу Petty Office Code эсвэл одоо өөр нэртэй гэх юм байна. За энэ бол ингээд босод хэлцүүлэх жишээ авах юм аа. Өчтөрийн дурдсан хүсэлтэд бүгд эргээ санацгаа тийм. Өчтөрийн үлээт тухай энэ хүсэлтийг таавал харуулсан. Тэгэхээр зөрчлийн үйлдэл зөрчлийн харилцаа шийдэхийг тодорхойлоод одоо энэнийг шийдвэрлэх ажиллагааг зөрчлийн процессын хуулиар зохицуулна. Зөрчлийн тухай хууль дээр ямар нэгэн процесс байхгүй байна шүү. Хэргийн харьяалал хийгийн ямар зөрчил шалгахыг яаж шалгах тухай зөрчлийн хууль дээр байхгүй. Зөрчлийн хууль эрүүгийн хуультай адилхан материалын хууль байна. Зөрчил түүнд оногдох шийдэхийг тодорхойлно. Зөрчлийн хэлбэрүүдээ тодорхойлно. Тусгай англи. Ингээд энэ дөрвөн хууль нэгэн процессын материалын хуулийг гэдгийг эргээд санацгаая. Тэгэхээр та бидэнд илүү ойлгомжтой цаашдаа юм болно. Тэгээ бусад хууль дээр байгаа олон зүйлүүд бий. Магаш эрүүгийн процесс яваад нөгөөдөр зөрчлийн процесс яваа. Тэгэхээр өнөөдөр та бүхэн зааж байгаа зөрчлийн хуулиас сайн ойлгоод бид ярилцаад авчвал нөгөөдөр зөрчлийн хуулийн процессыг ярилцахдаа энэ зөрчлийг яаж шалгах юм бэ? Годомжинд хүний торгож байгаа зөрчлийг бодон шийдэх зөрчлийг яах юм? Прокурор хянаад явдаг зөрчлийн хэрэг үүсгэхийг хэдийн хугацаанд яаж явах тухай асуултыг тэнд асууд бас энэ мэдгийг зөрчлийн тухай суурь мэдхээс сайн авчвал зөрчлийн процессыг хичээлийг илүү ойлгох их хялбар байх болно. За ингээд өчтөрийн зүйлийг иргэд нэг хараад дахиад сэргээсэн байх гэж найдаж байна. Иргэдэд захааны хариуцлагын тухай бидний хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тэгээ 1992 онд гарсан. Тэгээ энэ хуулийг 92 онд батлан гаргахдаа шинэ үндсэн хуулийг одоо батлсны дараа гаргасан.
шинэ үндсэн хуулиар ингээд том зөрчлийн хууль буюу торгуулийн хууль хий гэж тухайн үед ярьсан байдгийг хэлээ. Тэгээд болохгүй ерөнхийдөө цаг хугацааны үед авчир байсан учраас захааны амьсгалын тухай хууль гэж төр хугацааны зохицуулт гэж өгсөн. Тэгээ энэ хуулийг баталцаад жилийн дараа засгийн газар та бүхэн одоо энэ хавийнхаа зөрчлүүдийг хуулиудаар тараагүй байгаа дээр нь бүгдийг нэг зэгслээд төрөлцөө хууль болгож оруулж ирээрээ. Бидний захааны амьсгалын тухай хуулийг нэг жилийн хугацаанд батлах хууль гарлаа шүү гэж хэлсэн нь энэ хуулийн хувийн хэргийн архивт байдаг. Гэтэл бидэнд энэ хууль үйлчлээд дараа одоо 15 жил болсон байна. Социализм аяг байна, хуучин зөрчлүүд байна, ажилтны шамшигдуулах гэдэг сонин сонин нэгнээс ихлээр хандлага үүсгэх зөндөө байна. Жижиг танхаа, том танхаа гэдэг дээрээ ирсэн зүйлүүд байна. Тэгээд дөрвийн урьдчилан ингээ 220 хуулийнхаа зөрчлийг авч чадхаар та бүхний гар дээр байгаа ийм л зөрчлүүд ирж байгаа. Өснөлтөөр хэвчээсэн байна. Тэгээд та бүхэн мэдж байгаа одоо тэгээд энэ зөрчлүүдийг гаргаад авахаар төрийн бус байгуулсан зурагтаар нэг баахан бодгол хийгээд тэр зөрчлүүд одоо байгаа зөрчлүүд хуулиуд баггүй юу? Тэрийг бүгдийг нэг дор болгоод тавьчихад бидний ийм зүйлээр хорогддог байсан юм уу гэж бахирдаа хэлж байгаа. Энд чи одоо байгаа зохицуулт. Яг нь хууль зүйн техник стандарттай явж байгаа янзлсан. Гэхдээ тэрийг бол бүгд нь бол эдэггүй. Жишээ архитектурын согтууруулаад тэмцэх тухай хуулийг бичсэн. Тэгээ архитектурын согтууруулаад тэмцэх тухай хуулийг уншихад хүлдээ зөрчил байгаа. Одоо архитектурын тэмцэх тухай хуулийг хамгийн доотлоос ангастар очихоор энэ хуулийг тэдийн зөрчсөн болно. Тэгэхээр нөгөө зөрчлөө уншихад дахиад дээш явж байгаа байхгүй. Тэгээд тэр үйлдэлүүдийг уншаад энэ үйлдэлүүдийг зөрчил сонгосон юм байна гэдэг тэрийг ахиж найруулаад зөрчлөө үйлдэл хийж байгаа. Жишээлбэл замын хөдөлгөөний аюул хуулийн тухай 70 хэсэгтэй. Тэрний зөрчлүүдийн аваад зөрчлөө үйлдэл тавихад цаана замын хөдөлгөөний аюул хуулийн тухай ердөө 20-30 хатад үзэж байгаа. Ийм маягаар бичигдсэн хууль зүйн техниктэй шүү гэдгийг багш таах хүсээр заахны нөгөө асуудал ойлгосон. Гэхдээ одоо яагаад ингэж ийм зөрчлүүд гараад ирсэн гэх юм чи одоо байгаа зөрчлүүд шүү дээ. 572-нд шүүгдээд гараад ирээ 230 яг энийг бичгээд 220 байсан бол дахиад шинжилсэн найруулга батуулах явцад 234 хавцаа. 230 гэж хавцаа ингэж бас 42 болсон. За ингэж чи. За ингэж энэ бүх захааны амьсгалын тухай бол одоо байгаа 232 хуулийг нэгтгэхэд зөрчлийн тухай хуулийг гэж бүрдэж бий болсон юм системаа. Энийг бол та заахын эрдэнэ анхны шатнд нь арга хэмжээ авъя. Цаашдаа гин тэрийг гаргуулахгүй юм байна. Нэгдүгээр хууль зүйн хариуцлага тогтолцоо. Эрүүгийн хуулиар хийж байгаа гин тэрийг эрүүгийн хариуцлага гин тэрийг томдох эрүүгийн хариуцлага. Зөрчил томдох шийтгэх. Энэ хоёр нийлээд Монгол улсын хууль зүйн хариуцлага тогтолцоог бүрдүүлнэ. Нөгөө талд иргэний хариуцлага, захиргааны хариуцлага гэх мэт зүйлүүд бий. Гэтэ энэ бүрдэхгүй байна. Хэдэн хэрэгцээ шаардлага байсан. Ерөнхийдөө бол эрүүгийн хууль, захааны хууль хооронд адилхан. Одоо эрүүгийн хууль тогтоомжид 2007 онд хийсэн судалгаагаар нийтдээ 14 зүйл хэсгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинжийг адилхан. Яг адилхан. Жишээ гадаад иргэн Монгол улсад авшин суух зураг зөрчих гэдэг. Гэмт хэрэг эргүүл байж байгаа. Яг энэ нэртэй зөрчил захааны хариуцлага хууль байсан. Өдөр та бүхэнд дурдсан 23 баримтчиг үлдэх нь дээд боловсролын үед реклам хурамчаар үлдэж байгаа 40 мянгаас орж байгаа. Энэ дөрвөр хурамч баримтчиг үлдэж байгаа. Гэмт хэрэг болж байна. Наад захын ийм зүйлүүд захааны хариуцлага тухай эргүүл хоёрын уялдаа холбоог хадгалж ирсэн юм аа. Та бүхэн мэдэн шүү дээ. Одоо ажгүй эсрэг гэмт хэрэг байна. Тэрний баг ихэнх нь 138, 180, 183 бүгдээрээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчилний улмаас хүний бид хүнд гэмтэлд учирсан бол аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс хүний бид тохирол учирсан бол тэр үйл нь өөрөө журам зөрчсөн үйл байна. Тэгэхээр эрүүгийн хуулиас тийм 36 баланс хэлний диспозицийг аваад зөрчлийн үйлдэл тавьсан.
Эрүүгийн хууль дээр ямар нэгэн баланчны позиц одоо шинэ хуулиар байхгүй. Хуучин бидний хэрэгжүүлсэн үед энэ 36 орчим зүйл хэсэг баланчны позиц байсан. Тэгэхээр яг бид бол гэмт хэргийн төсөөдөр хэрэгжүүлсэн байгаа байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг үзчихээ. Тэгээд тэрийг зөрчсөн бодвол гэмт хэрэг өөрсдөө тооцож ирсэн ш. Эрүүгийн хуулийн төсөөдөр хэрэглээд өөрсдөө тэгж явж ирсэн. Тэгээд шийдэж ирсэн юм байна. За бүгд нэг болчихоо энэ онц маягтай болж байна. Жаа босоо гараа өргөд насрал хийгээд. За яг гараа өргөж босхгүй маа. Жаа сүнэч. Аман гол нь хаамар очих хичээл за унцсан хичээлээ санахгүй байваа. Тэгээд бат хүн юм асуусан тэгээд хариулж чадахгүй бол яана. Одоо баянаа гişин мөшөөдийг сонгоод явна ш. Тэгэхээр одоо та очиод энэ хичээлийг заах бол яах вэ? Унцсан хичээл хийж чадчих юм. Яг нь ер нь бол нэг ийм зүйл байсан. Заримыг нэг жишээ 181-ээр харсан зөрчлийг заримыг нь 181-ээр одоо захиалын хариуцлага тухайд 21-ээр харсан тохиолдол байдаг. Тэ? Зарим гэмт хэргийн шинжийг ялангуяа авчих бүтээмжээрээ гэмт хэрэг болоод зарим тохиолдолд зүгээр танхаарах зөрчил болдог тохиолдолч байсан. Тэгээ энэ нөө иргэдийн хувьд одоо хууль сахиулагч авилга аваад миний хэргийг гэмт хэрэг болгочлоо. Энэний хуулигаар одоо хэргийг захиалын хариуцлага тухайд 21 болгочлоо гэдэг маргаан нэгдээд ийм хандлага үүсгэх байсан. Тэгэхээр одоо хоорондоо адилхан гэмт хэрэг зөрчил байхгүй. Та бүхэнд эдгээр тайлбар хийе. За яг та бүхэн жоо сэргийхэд арай өөр нэг юм яахгүй бас тийм хөө. Таунаас асууя. Энэ гэмт хэрэггүй мөн үү танхаа? Жидээ энэ хэрэгээр 600 орчим залуу яагаад? Яг энэ дүн гэмт учруулсан ч байна, учруулаагүй ч байгаа. Гэмт хэрэг мөн үү биш үү? Тэ? Энэ хүмүүсийг таних уу? Сая Бирмингегийн дээрчдгээд ичтэй Монголоор гарсан ш. Тэр залуучууд баггүй. Тэдний овгон хулиган гэдэг чинь. Үний нэр баггүй. Хайтрик хулиган гэдэг нь ахна. Тэгээ энэ үзэгдлийг осод хуулж аваад гэмт хэрэг болгож тавьсан. Залуучуудаа баам руу явуулах юм. Ямар нэг юм шиг хэрэгтэй маань уу. Тэгээ хүний нэр одоо явсаар байгаа манай эрүүгийн гэмт хэрэг болсон. Тэгээд жишээ авах. Ерөнхийдөө зарилгын төсөөс Монгол улсын үйлдвэрлэлийн бичгээс ахуулаад би та хүний сонирхлыг өндөрөхөд ийм төв тавьж шүү. Энэ хичээл явах тариатай. Тэгээ ийм зүйл гарчихсан. Энэ социалист төв шинжид ороод нэг хэд зүйл гарсан. Анх яагаад гэсэн бидний дахиад хэрэггүй байгаа байхгүй. Ёс албан байлднаас хэрэг үүсэхгүй. Гэтэ яг энэ бас жоо хэцүүтэй шалбааг багтаас багтаж гэж байна. Яг хийж байгаа юм гарцаад байсан. Айгүй ингэ үг гэдэг. Шалбааг багтаас багтаад хүмүүс юм аа. Харагддаг байсан. Хасад хүмүүсийг хичээл юм шиг байгаа. Одоо шинж хандлага болон бүр дүрсгүүтэн авирч гэж байна тийм. Дэлчирнэ дөрөв яагаад гэсэн. Яг тэр үеийн хөлтөд юм гэж юучтэй. Яг бидний хувьд ингээд хэв суртал гэдэг зүйл маань социалист хамтын ажил төрөл гэсэн зүйл маань 40 он болж байна. Тэгээ ингээд таа хүн мэдчихлээ. 63 оныхоор явж байгаад ингээд хамтын ажил төрөхөөс социалист төв явсдаг ойлголт ингээд 63 онд орж ирээд тэрүүн гутаа 86 оныг одоо таа бүгд мэдчихэж байгаа. Зарим зэрэг хөрж мөдөн байцаагч байж лээсэн. Энийг 239-ээр шийдэхэд урд нь жижиг танхаа гаргачаад ахиа гаргахаар энэ үргэлжлэл явдаг байна. Тэгээ энэ одоо 92 онд ийм болоод 2002 онд ингээд орсон. Цаашдаа ингээд бид тэр 2 байл гэж байгаа. Цагдаагийн байгууллагаас зөв усаар бие авч явж байгаа танхаарч байгаа үеийн төвчөлд оржоо. Охны дээр бөөндөр яат хийгээд юм галтан шатаагаад бүлэглэл хийж байгаа үйлхэн гэмт хэрэгт оржоо. Нийгмийн хороо аюулгүй ялах. Хүнийг цогсон бол цогсноороо гэмт хэрэг. Бусдын ид төрөнг эвдсэн бол эзнэрээ гэмт хэрэг.
Дунд нь дайрчнаад байгаа гэмт хэрэг биш. Зүгт хорно. Ойлгомжтой байна тий. Тэгээ одоо манай ийм гэмт хэргийн 600 орчим хүмүүс оронд явдаг гэдэг. Ойлгох хэрэгтэй. Би та хүмүүстээс өмнө яг оруулах, яг буруулах аргатай тухайд нэг хэлж харуулсан тий. Тэр нэг анхаа энэ яг хийж байгаа хүмүүс нөгөө яг мал биш гэж бодох юм. За тэгсэн үү? Цэцэл даа. За ингээд хэд хэрэгтэй шаардлага байсан маа. Ингээд түрүүнийх нь бол одоо таны миний жишээ хэлсэн анхаан төрчлөлгүй. Нөгөө наадах жишээ. За хоёр дахь нь болохоор нөгөө салбарын 208 үедээ өөр төрчил тодорхойлсон байсан. Одоо та бидний хоолндоо яаж болсон давс хэрэглүүг бол торхоор л байна. Гэтэ энэ хин ч хийж хэрэглэж байгаагүй. Цэцгийн гишүүнийг торгоно. Хүүхдээ орой үлгэр уншиж өгөөгөө торгоно. Монгол хэлээр. Эхний тийм ингээд огт хэрэгждэггүй заалт байна. Магадгүй ийм байдаг учраас Монголд бол 3 хоногт яриа үүсэн ч яаж мэдэн. Нэг хуулийн доор бичээд бид мартаж явдаг. Тэгээ одоо та бүхэн яг тараас нь зөрчилдөг гаргаад үзвэл аюу инээдтэй зөрчлөө энэ дунд чинь байж таа. Одоо бидний бичсэн хуулиудыг бид ямар хууль бичсэн бэ гэхээр эргэж харах боломж олгож байгаа. Үндсэндээ 1992-оос ихсэн хамгийн том кодификац маш олон хөлбөр болсон юм уу шүү. Имийг бол үүсгэж амархан, нураах бол амархан, хийх бол хамгийн их. За ингээд 625 төрлийн зөрчил 5 хүний ганц өрцөн байна. Гурав багш таах. Энэ нийтдээ дотроо задлуу 1300 орчим үйлдэл. Бусад төвд байгаа 1300 орчим үйлдэлийг нэгтгэхэд 625 зөрчлийн шинжийг тодорхойлсон. Гэмт хэрэгт бүрэлдэхүүн гэж ярина, зөрчил шинж гэж ярина. Гэмт хэрэгт гэм буруу байгаа зөрчил тийм байна. Яг хөө хэд хэдэн албадлын арга хэмжээ шийдэхтэй тухай орж ирсэн. Би энэ тухай дараагийн хичээл дээр орно шүү дээ. Тэгэхээр ингээд иргэдэд харуулж шийдэхт нь өөрөө дотроо 3 хэлбэртэй. Барилгын шийдэхтийг буцаагаад оруулсан. Яагаад гэхээр өглөө 5-нд 13 дугаар бүлгийн ганцхан багш шийдсэн юм байна. Тэгэхээр нөгөө хөрөнгө устгах гэмтээ давшиг хулгай хийх тэгээд нөгөө давшиг хөргөх гэдэг 300 мянган төгрөгөөс доош баг хэмжээтэй тохирлууд чинь бүгдээр ийшээ зөрчлийн үйлрээ ороод ирсэн. Та бүхэн 8 дугаар бүлгээс эхэлж үзтээ. 8 дугаар бүлгийн 7-9-д хэлж байгаа. Хулгай хөрөнгө завших гэж хэлж байгаа. Тэгэхээр тэрнээс тэр хэрэг зөрчлүүд ороод ирсэн. Дээрээс нь нөгөө гэр бүлийн хүчийг хэлний одоо шинэ хуулиар төр хугацаанд зохицуулсан дахин хариуцлагын тухай хуулиар 22/91 зөрчлийн хууль байна. За ийм үйлдэлүүдийг оруулахаар нөгөө жижиг хулгайг бид торгож болохгүй. Нөгөө хүнд хорволоод өгөхийн тулд гараа дахиад хулгай хийсэн. Ийм учраас хөрөнгө хулгайлах болон бусад ийм оруулсан зөрчлүүд дээрээ баримтлал шийтгэдэг хугацаагаар зөрчлийн хууль руу оруулсан. Бусад хууль дээр маш олон албадлын арга хэмжээ байдгийг билээ. Тухайлбал төрийн хяналт шалгалтын үедээ буцаатай уурах даалгавар. Бичлэн очиж шалгах гэх мэтлэг 14 хоног буцаатай даалгавар. Байгаль орчны тухай хуулиар тохирол нөхөн төлбөрийг тогтоов. Татврын хуулиар хууль хугацаанд 5 жил. Тэгээд зарим амьтны тухай хуулиар амьтны агнахад ашигласан зэвсэг хэрэгсдэг 3. Бүгд хууль дээрээ өөрийн санкцтай албадлын арга хэмжээтэй. Одоо энэ хууль гарахаар тэр хуулиуд заасан албадлын арга хэмжээ бүгдээрээ хүчингөө болно. Legal Code-оор энэ зөрчлийн хууль тавигдлаа бусад 230 хууль дээр байгаа бүх нэмэлтүүд нь дагаад байна. Тэгэхээр тэрэн дээрээс бүх зөрчлүүд дарагдана. Бүх албадлын арга хэмжээнүүд дарагдана. Гагцгүй энэ хууль дээр эдгээр зөрчил шийдэхлийн арга хэмжээ албадлын арга хэмжээгээр үлдэнэ. За 2 дахь 3 дахь шаардлага. Ер нь бол ингээд торгуулийн хэмжээнд өөрөө 100 төгрөгөөс ахуулаад байж байгаа. Огт хэрэгждэг 92 оноос хойш.
зарим нь 5,000-аар торгомж гэж байна. Боломжийн хийж байгаа нэг одоо яг юу дахихгүй үйлээр 500 төгрөгөөр торохоор байгаа байхгүй. Тэгээ торгуудыг дээд доод хэмжээтэй. Одоо та хүн бүгдээрээ хийж байгаа шүү. Юу 21-ээр ч юм уу одоо жишээлбэл юу авах вэ? Одоо ирэх гэж байгаа тийм. Одоо 25 тийм. Тэгээд тэр чинь 100,000-аас 70,000-аар торгоно гэж заасан. Тэгээд тэр нөгөө хууль зохиолагчтай хэрэгэлцээ өсөх. Нөгөө байнгын хуулийг хийж байгаа байхгүй. Хамгийн багаар нь ирэх хасаад өгөөч. Хамгийн баг торгоод нөхцөр чи байцаач гэж буугаад өгч байгаа. Одоо замын сэтгэгийн дараа бас нэг жаргал сайхан дараа бол хэлж ирсэн. Миний удаа оройд 300-400 доллар. 6 сараас 2 жил хүртэл ирэх хас шийдэгтэй. Тэгээ хүмүүс 2 жил асуусан хүмүүс хамгийн баг 6 сар болгоод өгч гэж танд бүхнээр ярилдаг гэж. Тэгэхээр тэрийг бодож байгаа. Өөрөөр хэлбэл торгуулийн шийтгэл төлөв тодорхой. 10,000 гэсэн бол 10,000 л байна. 10-аас 20,000 гэж байхгүй. Ойлгомжтой юм. Тэгэхээр тэр үзмжээр хүний торгуул шийтгэл нэмэхгүй гэсэн үг байхгүй. Одоо улаан гэрлэр би тал алхаад явж ивэл за чи улаан гэрлэр тал алхсан юм байна. Чаа 5,000 торгоё гэдэггүй биз дээ. Тэ? 40 гараас учраас чамаа торглоо гэж. Дуушлаараа байцаагч би одоо замын хөдөөний юу харсангүй. Төхөө гарсан. Чиний хацаа хараагүй чамаагүй. 40 бол 40 гэл зурдаг. За ингээд энийг тодорхой болох шаардлагатай байсан. Шийдвэрүүд нь өөр хэмжээтэй, мэргэжлийн хяналт өөр торгуулийн хуудасаар нь торгодог. Цагдаагийн торгуулийн хуудас өөр, бүгдээрээ өөр хэмжээтэй, бүгдээрээ өөрсдийнхөө хуулиар үнэ шалгадаг. Зөрчлийн процессын тав хүн заах, тав хүнийг зүг бас ойлгох хэрэгтэй. Нөгөө зөрчлийн процессыг шалгаж байгаа албан тушаалд одоо гайлынхаа хуулиар ч юм уу, татврынхаа хуулиар зөрчлийг шалгахгүй. Одоо өөр өөрийнхөө хуулиар шалгадаг байхгүй. Мэргэжлийн хяналтын байцаагч ирэл төрийн хяналт шалгалттай хуулиар шалгалттай гэх. Үйлдвэрлэл тогтоогоо төвчөө тэмцлэг явуу. Тэгэхээр энэ зөрчлийн хуулийг дагаад зөрчлийн процесс орж ирээд нөгөө дураараа авирч ирсэн алтан тушаалтан болон үзмжээрээ хийжсэн бүх зүйлийг хязгаарлагдаад бүгдээрээ хяналтаа зөвшөөрлөдөө зөрчлийн хэрэг үүсгэж байгаа ажиллагаа нь болох юм аа. За энэ ингээд энийг зөрчлийн хуулийг гаргах үндсэн борд хэрэгцээ шаардлага болсон байна. Яг уу 92 оноос хойш олон удаа өөрчлөлт өгсөн. Энэ бол та бүхэн одоо ингээд 6 дахь хугацаас 4 дахь хугацаас хэдэн удаа ямар өөрчлөлт орсон төсөлтөөр ингээд хийж өгсөн байгаа. Тэрийг ингээд та бүхэн харна. Ерөнхийдөө ингээд шийдэх нь өөрөө бас тургууль хэмжээ бага байсан. Одоо ингээд 1000 төгрөг хоригдсон зохицолтууд одоо ч их байж байгаа. Хуультай тэр хэрэгжилж байгаа. Зөрчлийн мэдээлэл стандарт нэгдсэн биш. Цагдаа зөвхөн захианы зөрчлөө бүртгэж бусад байгууллагад хэдэн хүн хэдэн зөрчил гаргасан бөм. Тэгээ энэ олон энэ одоо нэг 11 субъект байна. Хүнийх нь хаалцдаг. Тэгээ эдгээр өөр өөрийнхөө хуулиас хаалдаг, өөр өөр үндэслэлээр хүнийх нь хаалдаг. Тэр болохоор одоо 1996 онд батлагдсан хүүхдийн тухай хуулиар засаг дараахан баримтлах хэрэгтэй байсан. Тэр нь сайхны хүртэл одоо засаг дараа хүн баримтлах хэрэггүй их хуулиуд байж байна. Шүүгчийн эрх мэдэлтэй улсын барьцаагч. Шүүгчийн эрх мэдэлтэй засаг дараа хүнийг хорж байгаа. Энийг нэг стандартад оруулахад бол зөрчлийн үйл дээд нэмэх процессын үйл байна. Жишээ тоог үзье. Захааны амьсгал хуулиар жилдээ нэг 10 жилийн дундчаа 100,000 зөрчил шалгагддаг. Тогтоогоор тэрийг хэрэгсэлж одоо 21 2 энийг үүрдэг байна. Тэгээ та бүхэн одоо зөрчлийн тухай хууль ингээд хэрэгжиж ирэхээр бас өөр зүйлүүд нэмэгдэх юу нөгөө зөрчлүүдийн тоо нэмэгдэх байна. Ягаад гэхээр өөрөнд тэр зөрчлөөр хүн авдаггүй авсан чараагүй өөр өдөр байсан учраас одоо энэ 100,000 зөрчлөө бараг талан шахах тогтоогоор тэрийг хэрэгжиж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй өрчих жижигээр гарах сүүл нэмэгдээд гэрүүлийн хүчирхэл үйлдэл орж иж байгаа. Энэ хэдхэн зөрчлийн хүрээнд Монгол улсын зөрчлийг өмнөхөө мас иргэдэг юм аа. Тэр 20 тамхины хяналттай хууль ч юм уу нөөцийн зэрэг хууль зөрчгүүд нь маш бага 30% эзэлдэг. Энэ нэмэх нь улсын байцаагч хэдэн зөрчил шалгаж байгаа мэдэх боломжгүй.
тоо мэдээ яг хэд байгаа тэр байгууллага дээр л гардаг баг тийм ээ. Тэгээ энэ зүйлүүдийг бид ингээд нэг стандартад оруулаад бид ер нь аль хэмжээнд хууль зөрчдөг улсуудыг хууль зөрчигчдөө эртнээс ажиллаад гэмтэрх цаашаа үүдгээс наам хасан зогсоод энэ доод хүчлийн тухайд олох үүсгэнэ. Зэргийн санацгай. Энэ үйлдэл захиргааны эрхтүүд хамаарчсан юм аа. Одоо энэ эрүүгийн хууль тогтоомж хууль хариуцлага бүрдэх гэсэн болно. Бид энийг захиргааны эрхтүүд нэрлэж ирсэн. Эрдэнэ цогт багш доктор хамгаалж байгаа. Шимэд ялгаж багш асуучдаг юм санаж байна. Одоо та нар ингэ захиргааны процесс эрхтүүд хамгаалж байна. Одоо энэ захиргааны төршил чинь хаана орох юм бэ гэсэн. Багш сайн мэд. Наад чи ер нь бол аль нь сонирхдаггүй маа. Одоо энэ хэн сонирхдаггүй учраас яг сүүлд тусгаал судлаа гэж байгаа байхгүй. Тэгээ бүх зөрчлийг төрөлжүүлж нэгтгэхэд аваад ирэхэд захиргааны шүүх ч юм уу. Энэ бол захиргааны эрхтүүдээр бидний зөрчлийг шийдвэрлэе гэж байгаа. Аль шүүхэд ялгаа байлгүй шүүх. Тийм үстэй. Энэ шүүх нь илүү тэр шүүх нь муу гэсэн байхгүй шүү. Адилхан дуурч чадахгүй ч. Энэ эрүүгийн хууль тогтоомжтой уялдаатай учраас шүүхийн харьяал эрүүгийн шүүхтэй байгаа шүү. Тэгээд бид энийг үрдэн төр Godsmith-ийн 5 гарагтан гарын авалтад байгаа. Тэр сургаалын дагуу явж ирсэн. Зөрчил гэдэг чинь захиргааны эсрэг гаргаж байгаа төрийн ахуйчлалын үйлдэл гэж үзчихсэн баггүй. Тэгээд энэ дээр та хүн энэ хуулийг сайн ингэж өсгөх тухай хуулийг үзвэл төрийн ахуйчийг тоолох байхгүй. Одоо өчигдөр үйлдвэрлэж байгаа 26 хуулийг төрийн ахуйчийг тоолох тухай байдаг шүү. Тайлбар мэдээд хугацаанд өгөөгүй статистикийн ажилтныг торох заалт байна. Тооцоод анс бүтэлтэй буруу гаргасан реклам бодгчийг торох тухай байна. Тэгэхээр энэ хууль дээр нөгөө уламжлалт бидний статистик зарим зүйлийг хайсан. Төрийн ахуйчийг салхи юу зөрчил шийдсэн бол иргэнийх нь үйлдэл торгоно. Тэрнээс биш одоо өөр зүйлүүд юу гэдэг төрийн ахуйч та тайлбар мэдээд хугацаанд өгөөгүй. Ажлаа хийгээгүй хүндээ бид нар төрийн ахуйны хууль цахилгаан хариуцах хэрэгтэй байдаг. Нэг хууль барьж орчихоод тэгээд дараа чи ажлаа хийгээд явж идэг юм анзаа юм байж болохгүй шүү. Ийм учраас төрийн ахуйч хариуцлах тустай гэж үзээд захиргааны эрхтүүд суурь онцлог бүлт нь өөрчилсөн байгаа. Яг нь судлаач олон янзаар байрсан үүтэй. Батлагдсан хууль үзэл баримтлалын бид ингэж очиж хүмүүстэй багш таах хүмүүс ярих нь байна. Суралцагч нар чи их юм асуучтэй. Яагаад энэ хуулийг нэг авах болсон бэ? Энийг та нэг багшныг тайлбарлах таа гэж агтгүй танаас асууш. Тэгэхээр очиод энэ тухай тайлбарлах хэрэгтэй байна. Тэгсэн мөртлөө одоо байгаа сонир парадокс гэвэл энэний зөрчлийг зарим хэрэг үүсгэх бакор хэлж тавьж байгаа. Цагтаагийн тэгсэн мөртлөө бусад үнийг харж байгаа юм ажиллагаанууд ерөнхий одоо юу гэдэг нэг авч үзэх маягаар болоход нэрээ олж чадахгүй. Тэгээд одоо энгийн жишээ аа мөрдөн байцаагч үйлдвэр зогсоож чадахгүй. Чадахгүй. Усан байцаагч үйлдвэр зогсоож чадна. Уурхай зогсоож чадна. Одоо тэрийг нэг стандарт хүний эрх рүү хардчих байгаа та зөвшөөрөлтөө хий. Дураараа очиод хүний имийг хаад үзэж өнгөрчтэй гэж болохгүй. Гэдэг висоог зөрчлийн үйл дээр процессор үйл дээр явж байгаа. За ингээд энэ бол эрүүгийн хууль тогтоомжид хамаарахгүй байсан юм аа. Өөрөөр хэлбэл захиргааны эрхтүүд хамаараа захиргааны эрхтүүдийн хэсэг л гэж үзэж ирсэн. Тэ та бидний хичээл бол ингэж заасан шүү. Тэгээд одоо хүч хэрэглэх хууль зохиолын ажиллагааг захиргааны албадлага гэж бид нар зааж ирсэн. Гэтэл одоо та маргааш нөгөөдөр заах хичээлүүд дээр энэ суурь ойлголтч өөрчлөлтөд орж ирнэ. Зөрчил шалгал шийдвэрлэх ажиллагаан дээр хүч хэрэглэх хууль зохиолын ажиллагаа гэж орж ирнэ. Тэгээд бид нар бүх хүнд хүч хэрэглэх ажиллагаа захиргааны албадлага гэж нэрлээд зөрчлийг захиргааны зөрчил гэж нэрлээд бүгдийг захиргаанд хамааруулж ирсэн. Одоо захиргааны эрхтүүд тусдаа өөрөө хүчиж захиргааны ерөнхий хууль байна. Захиргааны эрх шүүхэд хянаж шийдвэрлэх тухай хууль байна. Тэ? Тэгээд захиргааны эрхтүүд иргэн захиргаа хоёрын хоорондын харилцаа өөр төвшөнд хөгжиж ирж байгаа тохиолдолд бид нар нөгөө тал хууль сахилч иргэн хууль зөрчиж байгаа юмтай ярих
хариуцлага тогтолцоо хууль бид нар ярьж байгаа бас нөгөө тал ярьж байгаа шүү дээ. Ийм учраас энэ хууль зүйн хариуцлага тогтолцоо. За түрүүн дурдсан тоо бол ингээ ороод ирчих. Тэ? Тэгээ энэ шүүгчийн эрх мэдэлтэй ийм олон хүмүүс байсныг бид бол тэр бүдэн болоод чихэн төлөй явж л ирсэн. Очоод хаагаа явчихж байгаа ш. Дотор нь юм муудаад ялцраах тэ? Нөгөө үйлдвэрийн юм тэгээд хариуцлага юу ах вэ? Амар том эрх рүү хандж байгаа. Хүний энэ юмнуудыг нөгөө процессын үйлдэл таах хэрэггүй ярьж байгаа. Тэгээ би яагаад вэ гэж хэлж очоод багш нар бол энэ тухай ярина. Хуулийн зүйл заалтуудаас ч суралцагч нар өөрсдөө тэр ч уншиж байгаа асуугаа явуулж шин. А цаана яагаад ийм болсон тухай тав хүн ярих хэрэгтэй. Тэгэхгүй одоо ойлгохгүй шин. Энийг уншаа. Хэрэглэгээд бид бас тэгж байна. Яагаад ийм болсон тухай эхнээс нь зөв ойлголцоод хуулийг цаашдаа зөв үнэлж хэрэглэх ач холбогдолтой шүү. За энэ дахин орсон байна. Нэр чүү. За шийдэхэд зарчмын шинжилгээ өөрчлөлт орсон байгаа. Тэгээд зарчмын шинжилгээ өөрчлөлтүүд нь бол ингээд 2001 ч. Та хүн өчтөөрийн 5 дугаар зүйлээс эхлүүлээд яваад цаашаа явна. 5 дугаар бүлэг болоод нийтлэг гадаг хүрчүүч. Зүүн уусаар бие авч явах, анхаарах, нийтийн амгалан байдлыг авах, орон сууцны амгалан байдлыг авах гэж зөвлөд явж байгаа. Тэгээд тэрнээс хойш бүлгүүд нь ханга бусад хууль заасан зөвшөөрлийг авчираад хэлсэн. Тэгээ энэ дээр нөгөө нэг чинь хүн дээр жишээлбэл 10,000 нэгж байна, 11 байлаа гэж бодъё. Тэгвэл хуулийн этгээд 100 нэгж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд үүдэж болох төрчлөн дахин 10 дахин илүү. Хүн 11 21 байлаа гэхэд хуулийн этгээд 200. Хүн 200 нэгж байлаа гэхэд хуулийн этгээд 2000. Нэг чинь тэрийгээ бид нар мянгаар үзүүлэх нь шүү дээ. 21 торно бол 20,000 төгрөг торно гэсэн. Одоо би бас өчтөр хэлээд өгсөн. Замын хөдөлгөөний дөрвөн өрчгөөр өдрөөсний доод хэмжээгээр харж байгаа. Улаан гэхээр буруу болохоор өдрөөсний доод хэмжээний 30% илүү. Тэгэхээр 60 хэдэн мянган төгрөг олж байгаа байхгүй. Тэр зарим нэг балансгүй хэмжээнүүд багасна. Тэгээд тэрийг бүргөөр илэрхийлж байгаа та бүхэн мэдж байгаа. Тусгай ангийн иргэнийг санацгаая. За энэ 5 дугаар бүлэг хойшоо орсон байгаа. Энэ нэг 15 оны дараагаар өгсөн маань уучлаарай би цаг тавьж учраас олон бисэнтац зэрэг бид амжихгүй байна. Та бүхнийг явахад энэ бисэнтацуудыг засч өгөхөө амгалъя. Өөрөөр хэлбэл хатад явахдаа энэ бисэнтацууд яг нэг шинэ юм засч өгөхөө 15 оныхаар хийхин бэлэнсэн зарим нь өчтөр шөнө, зарим нь урьдчилан шөнө хийгээд та бүхэн зааж байгаа гэдгийг ойлгоо. Тийм учраас одоо жишээлбэл 7 дугаар бүлэг нь хамгийн хэмжсэн байна. 5 7 2 байл доош гүйсэн гэсэн үг. Тэгээ яагаад гэсэн бэ гэвэл цагдаагийн алба багчид хамгийн их торгуул шийдвэр буюу зөрчилтэй ажил. Тэгэхээр цагдаагийн шийдвэрлэх зөрчлүүдээс энэ нөгөө тусгай анги эхэлж байгаа шүү. Тийм учраас нийтийн ёс суртах хэв журмын эсрэг зөрчил нь 5 дугаар бүлгүүгээ орсон байна. Та бүхэн тусгай анги одоо ерөнхий анги уншиж штеп. Тусгай анги бүсгэр хавцуулаад эхлэхээр зөв усаар бие авч явахгүй хэлж байгаа юм. Тэгээ хэрэглээний хувьд ч цагдаагийн алба багчид тусгай анги төлж ийм төлхөө хэрэглэх юм байна гэж бид нар хэрэглээгээ шас хасан байна. Тэгээ 5 дугаар бүлгийн байр одоо тэгээ 7 дугаар бүлгийн байр 5 дугаар бүлгээс солигдсон байна шүү. Яг үед хэдэн зүйл бий. Та бол толгой ирэхгүй байхад 15 оны 12 сарын 4-нд төслийн тухай батлагдсан. Одоо легалын бодол байгаа хууль чинь хүчингү болно штеп. Та бүхний гар дээр өгсөн байгаа хууль шинжилсэн байна. Тэгэхээр тэрэн дээр нэмэлт өөрчлөлт орсон гэж буруу ярьвана. Тэр хууль чинь энэ хууль хэрэгжиж ихснээр тэр зөрчлийн тухай хүчингү болно. Өөрөөр батлагдсан зөрчлийн тухай хуулийг бид нар шинжилсэн найруулга нэмэлт өөрчлөлт хийх гэхэд нөгөө хуулийн 30%-аас давчгаадсан баггүй. Одоо хууль дараа батлагдсан. Тэгээд нөгөө суур үзэл баримтлал зарим нь өөрчлөгдсөн учраас ингээд тавхаар 30%-аас хэтрээдсэн. Маш их техникийн ажил орох учраас зөрчлийн тухай хуулийг
дахиад хоёр дахь хэлбэрээр шинжилсэн найруулгаар өгөн барьсан шүү. Тэр нь та бүхний гар дээр ирсэн байгаа шинжилсэн найруулга. Нөгөө орчих урсгалч чинь очиод та бүхний хичээл суух үйл хууль эрхлүүлэгч нар чинь 2015 оны төрслийн тухай хуулийг уншчихсан байна. Тэрнээс хэд хэдэн онцлогийн тухай үйлчлэлийн тухай одоо би ярих болно. Яг гэсэн бэ гэдэг тооцоод бодчих тийм. Ер нь нөгөө бэлтгэл ажил хангалттай байсан 15 оны үед хөдөлгч. Процессын үйлүүд ёслогдоогүй байсан. Журмуудаа батлаагүй байсан. Одоо ч гэсэн бас өндгөн байна. Бүгдээрээ хамтарч тэнийг хийх хууль зохиолч бид нар энийг хамт хийх ёстой. Энэс болоод одоо юу гэдгийг ерөөсөө буруу гэж ярьж байгаа юм. Бас хэцүү тийм. Баагч асуудал яг юм. Тэгээ өөрсдөө бид энийг зөв тайлбарлаж хамтдаа хэрэгжүүлж чадраа бас юм юм. Тэмүүлгийн этгээдийн шийдлийг эргээгүй үедээ адилхан болгосон. Нөгөө хэлбэр дамжиж байгаа өөрсдөө яг олон компаниудад яах вэ? Салбар төлөөлөгчийн газар яах вэ гэдэг өглөө та бүхэн заасан эргээгүй үеийн хуулийн этгээдийг чөтгөр бүлэг байна даа. Тэрнтэй адилхан зохицуултыг янзлсан байна. Тэгээ зөрчлийн харьяаллыг тогтоох хөнгөлөлтөй учраас зарим зөрчлийн шинжийг өөрчилсөн. Тэгээд зарим аргатлалын арга хэмжээг нэмсэн. Тухайлбал одоо алтан сургалтыг нэмсэн байна. Өөрөөр хэлбэл хүний ингэ баримтчаар тэр хүн цааш ямар зүрхнүүдээ байх байна. Баримтлуулж байгаа гэж. Тэгээд баримтчилсан байранд нь алтан сургалтанд хамруулаад гэж. Замын хөдөлгөөний зөвхөн тэрэгэрч жолоодсон бол баримтлал. Замын хөдөлгөөний дүрмтэй холбоотой зөвхөн тэрэгэрч жолоодох байх таа. Заав суулгах. Тэр хор усыг сурчдаг. Гэрүүлийн хүчирхийлэл үүрэгтэй баримтлагдсан бол тэрнтэй холбоотой сургалтын заав суулгах. Баримтлал байранд дэш хараа хэвгүй сонголт. Ингэж нөгөө шийтгэл үр нөлөөтэй байх хэрэгтэй. Би энгийнээр хэлээд байна тийм ээ. За эндээс ингээд тав харж байна. Би бол ихтэй нэг ерөнхий суурь ойлголтууд яриад шүү дээ. Тааг орж бас ийм зүйлээс хэлж ярихгүй болов шууд тусгай ерөнхий анги ингээд зүйл хэсгийг уншиж авах бол нөгөө сургалтч нар ойлгохгүй шүү дээ. Энэ ихлээр дахин нэгэн хамаарчсан. Тэр үйлүүдийг авчиж зэгцэлсэн. Ингээд нэг стандартад оруулсан гэдгээр хэлж хамгийн их заавал ярина шүү. Тэгэхгүйгээр ингэж ярихгүйгээр шууд зөрчлийн ерөнхий анги ороод явах ойлгохгүй шүү. Тэрийг бас та багш та бүхэн маань сайн ойлгоо. Ингээд ерөнхий анги бол харьцаа тусгай анги харьцаа. Хичмээр хавсан тийм 600 нийтдээ ингээд 700 алцтай зөрчлийн хууль байна. Энэний 647 он тусгай. 59 нь ерөнхий. Тэгээд одоо нөгөө 234 хуулийг аваад тэгэхээр 5 гарсан бол ерөнхий бол ингэн байна. Гэтэл одоо энэний бараг өнгө 80% ингээд тусгай байна. Тэгээд одоо 234 хууль дээр бид ийм их хүчтэй бичсэн бол таарч шүү дээ. Тэгээд тэрийг нэг стандартад ядаж ойртол бичсэн. Тэгээд нэг зүйлийг таавал зөрчлийн үед жилдээ хамгийн багтаад 20 сурчууд өөрчлөлтөнд орж байна. Яагаад тэгэхээр гişin үед батлуулаад энэ зөрчлийг хасъя ер нь энэ бид нар 90 хэд он батлуулсан энэ зөрчлүүд нь муу байжээ. Энийг хасъя энийг нэмээ. Одоо нэг шинэ юм үйл гарлаа гэвэл одоо шинэ үйл гарлаа бодъё. Ингээд нэг жишээ авах. Одоо төрөний зөвлөлтөөр орныг дурдсанчлан хоцорын газар ногоон байгуулалтын тухай гарлаа гэж бодъё. Тэгвэл хоцорын газрын тухай хуулиар ногоон байгуулалтын тухай хуулиар биччихээ. Зөрчлийн хууль дээр дагах хууль байж орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө тэр зөрчил ямар зөрчил нэмэгдэж байгаа хэсэгтээ өөр зүүн бодлогыг хяналттай байна. Тэгээ наавар ч хүний эрх зөрчигдөх юм байна. Бид нар энэ зөрчлийг нэмэх саналгүй бол хүйцээ асуудал бүрэн захианаар татгалцсан байна шүү дээ. Ийм учраас бид нөгөө дураараа нэг хууль баталчаад зөрчил нэмдэг юм дээр өөр зүүн хяналт авчиж байгаа. Өөр зүүн бодлогыг хяналт. Тэгэхээр одоо зөрчил бичиж байгаа бол энэ хууль дээр бичээрэй. Ихтэй өөрчлөлт ямар хөлтэй холбоотой орж байгаа үр дагавар тооц. Хууль тогтоомжийн тухай хууль заасан дагуу нэг мэдээллийг хүртгэх тооц, үр дагаврын тооц, юу болохыг яах юм хэдэг үнд харуулах юм. Гэдэг энийг зөвшөөрүүлж хянуулж зөрчил энэ хөлтэй нэмэх. Гэхдээ нөө байнга сав хөдөлж явах хуулийг тав ойлгоо. Энэ жил нэг 2 зөрчил нэмлээ. Тэгээд тэрийг хаслаа.
Энэ ерөөсөө иргүү зөрчил байгаад хасаад яваад. Тэгээд нэмэл явж байна. Бүр өндөр хөгжсөн зөрчлийн тухай ойлголтоо орнууд тэрийгээ салбарлуулаад хөгжүүлчихдэг байхгүй. Аж ахуй эсрэг зөрчлийн үйл гэдэг нэг томроод ирүүл ингээд цаашаага их зүй хөгжил хязгааргүй байдаг. Тэгэхээр цаашаа хөгжүүлэх учраас төрөлцөө үлдэх байхгүй. Яг энэ бол бид дөнгөж хэлж байгаа. Иргэдүүлчих энэ 20 30 жилийн дараа хэрэг болно. За ингээд 17 оны хичээлсэн хариуд маань ер нь бол нэр томьёоны найруулгыг зэгцсэн байна. Хуулийн тэтгэж янзлсан зөрчлийн хууль цуцааныхаа хэмжээ дамжийг эргэж янзлсан. Нэгжийг багасгасан. Албадлын арга хэмжээг нэмээд зарим нь илүү тодорхой болгосон. Энэ бол 17 оны зөрчлийн тухай хуулийн онцлог шинж. Ерөнхий ангийн үед нэг юм зохицуулалттай таавны гар дээр сорхичиг орчсон байгаа учраас гарын алга очсон сорхич том нэглээс гарын алга очсон байгаа учраас тэрнээс харчнаа. Ер нь ерөнхий ангийг айгүй ойлгомжтой болдог онцлогтой бичгийг хичээсэн байгаа шүү. Очоод та барин зүйлээс нөгөө эргэж чадна алдгүй учраас тийм зүйлүүдийг ингээд ихлээр дурдсан байна. Эрүүгүүдээр найхтар ирээд онл бид нар цөөр мэдэх нь сайн байдаг учраас. Тэгээд бас нэг нэмсэн зүйл нь зөрчлийн хөрөнгө орлого гэж юу вэ гэдгийг тодорхойлсон. За 9 нь болохоор нөгөө одоо та бүхний гэрээ аягаар камераар зөрчил үүдгээр торгоод ирж байгаа гэсэн тийм. Тэрийг хийж байгаа шүү. Өөрөөр хэлбэл тэрний эрх зүйн зохицуултыг зөрчлийн үе заавал тусах хэрэгтэй. Тэгээд гэрээ аягаар нэг торгууд хүрэх гэдэг яг үүндээ хууль эрх зүйн орчин одоо байхгүй шүү. Тэгээд тэрийг авахаар өөрийнх нь зүрх байхгүй гэхдээ машиныхын дугаар спотын талбайг нэгдүгээр нэгэ зөрчилсөн ингэсэн зураг байна шүү дээ. Хорон гарцсан. Тэгээд тэр эрх зүйн зохицуултыг энд ороод ялж өгсөн. За ингээд өмчлөгчд оноохоо тэрийг хэрэглэх өмчлөгч манай дүү барай явж исэн гэж нотлох юм бол дүүрэн шийтгэл оноох тухай зохицуултыг илүү нарийн болгож өгсөн. За зөрчлийн хуулийн этгээдийн зохион байгуулалтын тухайд бол энэ гурван тохиолдол зөрчлийн шийтгэхээс нөгөө завшуулахгүй тул яах вэ гэдэг нь яг эргүүлтэй адилхан стандарт техник төслөөр бичигдсэн байна. За ингээд ерөнхий ангийн тухай таавал орч мэдээлэл өгөх хичээлээ. Асуух зүйл байна. Одоо ингээд нөгөө зөрчил гэж юу вэ? Шийтгэл ямар төлөвлөлттэй тухай ингээд цаашаа яриа. Асуулт авахгүй цаашаа явж болно. Жаа түнээс хэрэгж болно. Ер нь их нойрны байдалтай байна. Энэ хичээл муу тагтдаг яа. Гол нь энэ ерөнхий анги сайн заах хэрэгтэй шүү. Тусгай анги ч юм бол яг одоо байгаа бол тэрийг хууль зүйлийг нэр томьёоны үед янзлаад тавьсан байна. Та бүхэн дараагчдын хүслэгтийг харуул. Хойно ямар үйл дээр байгаа зөрчлийг одоо яаж тавьсан бэ гэж. Яа сэргийг асууцгаая. За. Хам багтаа. Тоёо. Зөрчил одоо гардаа гэж бодоход шууд одоо нөгөө шийтгэл хүлээлгэх ажиллагаа хийхгүй эсвэл эхний ээлжид ямар нэгэн байдлаар зөрчлийг арилгуулах тийм арга хэмжээ авах уу? Шийтгэлээс өмнө. Ийм зөрчлийн процессын үйл дээр маш нэрийн байна. Нэгдүгээр газар дээр нь орох ажиллагаа нь байна. Тэр нь бол одоо хэдэн төгрөгнөөс доош байгаа гэдэг зөрчлийн процессын үйл дээр та нөгөөдөр заа. Газар дээр нь орох цагтаагийн торгуулууд биш. Одоо ингээд автоматар картын уушраад торгоод байгаа шүү. Эсвэл за май мөнгөг одоо торгуулаад явуулдаг. Тэр зөрчлүүд бол тусгаал заах гэж байгаа. Тодорхой үнийн дүнгээс дээш магадгүй 100 мянга ч байх. Би яг зөрчлийн процессын үйл дээр ажлыг боловсруулах хэрэггүй та бүхэн дандаа сууж сурна.
Тэгэхээр тэр төгнөөс дээш зөрчлүүдийг болоод зөрчлийн хэрэг үүсгэх үүсгэх. Тусын байцаагч цагдаагийн ажилтнууд зөрчлийн хэргийг нийгээд нотлох ажиллагаа юм. Тайлбар авах, мэдүүлэг авах. Тэгээ очиж үзлэг хийн, үзэж харна, туршилт хийж болно. Таньж олох ажиллагаа бүлэг гэж болно. Тэгээ яг эрүүгийн хэрэгтэй адилхан арай нэг стандарт боо гэхдээ ерөөсөө нотлооны стандартын тухай заавал ярих. Өөрөөр нотлооны стандарт ярих. Өөрөд бол бас нөгөө захианы зөрчил хэрэг үүсгэхдээ заавраар л явуулсан шүү дээ. Прокурорыг заавал тэргээрээ л гэж явуулж ирсэн. Тэгэхээр энэ зүйл хуульд ороод өөрөө нөгөө зөрчлийн нотлох стандарт гэдэг юм шинээр бий болж байгаа юм. Тэгээд тодорхой үнийн дөнгөөс дээш торох шийдвэртэй зөрчлийг заавал зөрчлийн хэрэг үүсгэж явуулаад нотлоо барилгын шийтгэлийн шүүгч оноо бусдын нөгөө эрх бүхий албан тушаалтын улсын байцаагч цагдаагийн ажилтан буюу эрх бүхий цагдаагийн ажилтан буюу хэв журмын ахлах байцаагч гэж нөхдүүд торгоод сургуулийн шийдвэр аваад зөрчлийн хэрэг үүсгэх юм. Энэ прокурор хялбар чи хүний эрх зөрчлөө яасан хийсэн хэдийн хугацаанд шийдсэн өмсгүүгээр торсон уу яасан хийсэн үү. Тэр нь бол процессын үеэр илүү нэрийн учраас би та бүхэнд санал сурах гэж байна. Тэр тухай бол нэрийн гэрнээр асуугаа. За өөр асуулт байна уу? Гараа өгөх. Асууж байна. Энэ бол зөвхөн нөгөө цөөр гэмт зөрчлийн тухай ойлголттой. Хуулийн зорилго зарчим хуулийн хугацаа гэдэг сэдвийн доор явж байгаа шүү. Хуулийн хугацаанд би та бүхэнд ойлгомжтой зүйл ярив. Та бүхэн хуулийн очвол гарын аврагыг та бүхэн авчтай. Гарын аврагын аврагч ойлгон байгаа бол та бүхний гарын аврагын 11-р хууцыг та хэцүүдээ та бүхэн хараад зөрчлийн хууль хугацаа гэж байна. За энэ нэслэний амжиг тухай би бүцэлж өгч байгаа. Тэг та бүхэн хараад өдөр цайнаа дээд 6 слайд хийж амжиж байна. За ингээд зөрчлийн хууль хугацааг одоо 8 зэрэг зөрчлийн тухай хууль. Өөр хуулиар зөрчлийн хууль хугацааг тогтоосон бол тухайн хуулийг даах юм гэж байна. Одоо тухайлбал татврын байгууллагын хүмүүс байна тийм. Тэгэхээр татврын хуулиар татврын зөрчлийн хууль хугацаа 5 жил байдаг. Тэр татвар олж авах хугацаа урт байх хэрэгтэй. Тэр хуулийн үйл баримт учраас татврын зөрчлийг татврын хуулиар 5 жилгээ тогтоосон бол тэр хөвөн үйл хугацааг дагаад юм өдрөө гэсэн үг. Ойлгомжтой байна тийм. За өөр асуултууд байна. Ерөнхийдөө бид ингээд цаг ордол 2:45. За тэгээ өөр асуулт байна. За, хөөцсөн асууж байна. Тэг, зөрчлийн шалгал шийдвэрлэх гэж. Юу нөхчих байсан? Тийш юм хөөцтэй. Хөөц цаг шалгаж ихснээс нэг төвсөр болсон байна. Тэг. Энэ эзэмгүй зөрчил гаргасан тогтоодог байсан ч хамаагүй. Зөрчлийн хөөц цогцоо юу? Хамаагүй. Шалгаад гэх юм бол тэг, зөрчлийн үүсгэх явж шүү дээ. Үүсгэх явж байгаа.
Тэгэхээр тэр процессын үйл дээр нарийн зохицуулалт байна. Тэр ямар зөрчлийг хэрэг үүсгэх вэ? Тэгэхээр хэн зөрчил үүсгэх вэ? Хэн зөрчил үүсгэх тодорхой биш болов тэр хүний барих зөрчлийг үүсгэх болно. Би процессын зохицуулалтыг сайн яг зөрчлийн процесс дээр таагаад авч суух гэдэг шүү дээ. Тэрэн дээр нарийн зохицуулалт таг процесс гэсэн болохгүй надад. А энэ дээр яг яаж тоолох тухай ямар хугацаатай болох вэ гэх юм ярих юм. Одоо энэс таавал харж байна. Хууль зохицолтой бод арчлууд нэг юм байна. За энэс таавал эргэл ингээд 50-оор бодсныг яг энгийнээр бодсныг харж байна. Энэс таавал яг хууль зохицооны тухай хараад. Хууль зохицооны нэгийг 5 дахь зүйл нь болохоор 10,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийн зөрчил байна. Энэний хувьд хууль зохицоо 6 сар. Өөрөөр хэлбэл торгох шийтгэлийн хэмжээгээр хууль зохицоо тогтоосон. Хэрвээ 500,000 төгрөгөөс дээш 10 сая бүртгэх төгрөгөөр торгохоор заасан шийтгэл байвал энийг үүснээс хойш ингээд 1 сар нэг жил өнгөрсөн. 3 дахь нь болохоор зэрэг 10 саяас 20 сая төгрөгийг торгох шийтгэл оногдуулах зөрчил өөрчлөсөн бол энийг үүснээс хойш 2 жил өнгөрсөн. Хэд хэдэн асуудал байгаа. Та хүн зөрчлийн үед хууль зохицоог үзвэл нөгөө хүнийг торгох шийтгэлийн хэмжээгээр зөрчлийн хууль зохицоог батлан байгаа шүү. Тэгээ хуулийн этгээдийн хууль зохицоог яах вэ гэх асуудал гарсан. Тэгэхээр энэ хуулийн 1.5-3 заасны дагуу хүнд оногдуулах торгох шийтгэлийн хэмжээгээр дүүцүүлж болно. Жишээлбэл хуулийн этгээдийг 1000 нэгжээр торгохоор заасан гэдэг. 5.5 дээр. Тэгэхээр энэ хуулийн этгээдийн торгох шийтгэлийг 10 дахин багасгаад зөрчлийн хууль зохицоог тогтооно. Энэ тохиолдолд нөгөө хүнд оногдуулах хууль зохицоотой адилхан байна. Яагаад гэвэл үндсэн шийтгэл хүнийг 100 нэгжээр торгож байгаа хуулийн этгээдийг 1000 нэгжээр торгож байгаа. Тэгэхээр 10 дахин багасгаар 100 нэгж болж байна. Тэгэхээр энэ бол хууль зохицоо нэг одоо 5.5-ын зөрчил бол дээд нь 6 сар. Энэ нь та бүхэн хараа авах дээрээс яг энэгээр байгаа шүү дээ. Хууль зохицоо багасгах гэсэн үг. Хууль зохицоо багасгах тухай. Баггүй. Яг энэ нөгөө хуулийн этгээд дээр хууль зохицоо тогтоох 10 дахин багасгах тухай байхгүй. Тий. Хуулийн этгээд дангаараа зөвхөн зөрчлийн одоо хууль зохицоо дангаараа зөрчил үлдэхээр зөвхөн хуулийн этгээд шийдэл оруулахаар заасан зөрчил үлдсэн болов тэрийг өсгөж тоолно. Одоо та бүхэн бүрийн харах. Тавны энэ шалгаа явж байгаа гэмт хэргийг шалгаж явж байгаа. Одоо та бүхэн энгийн жишээ авъя. Нөгөө 8 дугаар бүлэг дээр байгаа улгаалах гэж зөрчил байна шүү дээ. Тэрийг одоо гэмт хэргийн шалгаад эрүүл үүсгэх шалгаа явж ирсэн чинь хохирлын хэмжээ өгөхгүй болоод 300,000 төгрөг боллоо. Тэгвэл зэрэг нөгөөдгийн чинь хууль зохицоо тухайн хэргийг хэрэгсэхгүй болоод хүмүүс эсвэл татгалзах шийдвэр гарсан өдрөөс зөрчлийн хууль зохицоог ихэж тоолно. Одоо өөрөөр 6 сар хулгайлах зөрчлийн хууль зохицоо 6 сар байдаг гэсэн. Тэгвэл энэ хэргийг хаагаад байна хулгай авахтай өгөхгүй манай. Дахиад зөрчлийн хэрэг бүртгэл рүү шийдвэрлэе. Гэвül тэр хэргийг хэрэгсэхгүй болоод зөрчлийн хэрэг бүртгэл
руу шилжүүлснээс хууль зохицол тоод хэлэх. Харин та эсдгийг авах би эсдэр жишээ авах. Тулгаалах хэрэгтэй. Энэ нөгөө энэ төрчлийн тухай хууль заасан шийтгэл амралтууд хүндэстэй болж байна. Өөрөөр хэлбэл энэ эрүүг хууль заасан 17-гийн нэг биш юм байна. Төрчлийн тухай хуулийн 8.8-7 юм байна гэж үзвэл нөгөө хэргийг хаагаад төрчлийн эрүүг хууль рүү өгч шээ. Тэгэхээр энэ тохиолдолд хууль хугацаа тэрийг хэргийг хааснаас эрүүг хэргийг хааснаас хэлээд холмоос гэхгүй ингээд. Бүр тодруулаад явъя. Буцаж хэрэглэгтэй холбоотой зохицуул ирэх юм байна. Таавар хуулийг буцаж хэрэглэгтэй холбоотой хэдийд зохицуул байна. За энэ бол зөрчлийн шийтгэл чөлөөлөх үндэслэл гэдэг ийм зүйлүүд хуулийг буцаж хэрэглэх байгаа. Өөрөөр хэлбэл шийтгэл хүлээх хүн хуулийн этгээд 3.2-оос гадна цаашаа өөрсдөө шийтгэл хүргэх энэ зүйлүүдээр явж байгаа. Тэгээд дээрдүүлсэн хуулийн буцааж хэрэглэх хэрвээ тэр үйлдийг шалгаж байгаа бол хуучин захааны өөрийн хариуцлагатай арга хэмжээ авч штеп. Тэгвэл тэрийг буцааж хэрэглэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл шийтгэлийг гүйцэтгүүлсэн тохиолдолд буцааж хэрэглэхгүй шүү. Шалгаа явуулж исэн чинь шийтгэх хөнгөрүүл шинэ хуулиараа хуулийг буцааж хэрэглээд тэр зөрчилд нь шийтгэл оногдуулаарай гэдэг зохицуултууд ирэхээ гэдэг. За ингээд цаашаа явбал төрийн албан хаагчид шийтгэл оногдуулах тухай байна. За энэ нь бол төрийн албан хаагчид хүлээсэн үүргээ гүйцэтгэх үедээ зөрчил үйлцэн бол төрийн албан тухай заасан сахилгын шийтгэл оногдуулаарай гэж. Нөгөө бусад үедээ албан үүрэгтэй хамаарахгүйгээр замын хөлөөрөө хөрвүүлж байгаа шүү дээ. Энэ тохиолдолд бол эрдэнэ зөрчилтэй хуулиараа тэр хүн шийтгэл оногдуулна. Жишээлбэл цагдаагийн албан хаагч хүн тусалцаа үзүүлээд хүний амь насыг аврах гэдэг юм уу? Нэмэлт тусламж үйлчлэх хөлөөр гэмтлийн юмнууд авчирч болно. Замдаа хэд замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргасан. Энэ тохиолдолд албан үүрэг гүйцэтгэх үедээ зөрчил гаргах шийтгэл чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгээд цагдаагийн албаны тухай хуулиар, прокурорын байгууллагын тухай хуулиар, эсвэл төрийн албаны хуулиар тэр хүн сахилгын шийтгэл оногдуулахаар хэрвээ заасан бол тэр сахилгын шийтгэлийг оногдуулнаа. Цалингийн хувь хэмжээ асах уу, сануулах уу, яах вэ гэх мэттэй арга хэмжээг бол өөрийнх нь салбарын хуулиар тэр албан таав. Таа хүмүүстээ замны зохицуулагч бол өдөртөө маш олон дүрм зөрчиж байгаа шүү дээ. Өөрөө зохицоод хөлгөө зохицуулж явах явцдаа өөрөө их дүрм зөрчиж шүү дээ. Ийм учраас ингээд төрийн албан хаагч яг албан үүргээ хийж явахдаа гарч байгаа зөрчлийг бол ингээд хариуцлах шийтгэл оногдуулах байх зохицуул орж ирсэн байгаа. Тэгээд эрүүг үйлдэл адилхан хүнийг торгоод хуулийн этгээдийг бас торгоод болох зохицуул болсон байна. Аль нь ч байдаг. Ер нь дэлхийн улс орнууд хуулийн этгээдийн хариуцлага нэг бол хуулийн этгээд гэж байгаа, нэг бол хүнд гэж байгаа, нэг бол хоёуланд оногдуулж байгаа. Гурван хуулийг адил сонгохоор байсан. Тэгээ хууль зохицуулалт ярьж шийдэж сонгосон асуудал маань өөрөө ийм асуудал. Сонгосон асуудал. Өөрөөр хэлбэл хоёулын торгож шийдэх нь аль нэгийг хэрэг торгосон тохиолдолд хуулийн этгээдийн чөлөөлөх шүү. Яагаад гэвэл үүнүүд хоёул байх ёстой гэсэн байна. За тэгээд зөрчлийн хөрөнгө оруулалт гэдгээ тодорхой олсон байгаа. Түрүүний яриадсан камераар илрүүлсэн зөрчилтэй холбоотойгоор одоо жишээлбэл би машин барьдаг байлаа гэж бодъё. Тэгээ миний машинаар өөр хүн яваад зөрчил гаргаад ирсэн. Тэгээ миний хаягаар надтай зөрчил торгол яваад өрөөд ирвэл би өөр хүн бариа явж ирсэн нотолч чадвал тэр хүнд торгол амтдаг. Би өөрөө торгуулаас чөлөөлөх. Ийм зохицуултыг ирэхээ ингээд тодорхой зааж байна. Хууль зохицаа. Яг тодорхой явдлаар явж байгаа. Тэгэхээр энэ хэрэг үүссэн бол зохицож байгаа шүү. Зөрчлийн хэрэг үүссэн.
яг нарийн тоолох асуудлыг бол бүгдээрээ хамт бас зөрчлийн процесс үүргээр ярив. Яг энэ зөрчлийн хэрэг бүртгэлтэйг нэмсээр хизээ үүсч байгаа гэж бас тодорхойлох шаардлагатай. Бидний гол одоо энэс асуух цаашаа процессын хуулийн хичээл заалтаа ярилцахад бол эрүүгийн үеийн үзүүлэлтээ тоохыг зогсоох тухай ярилцах хэрэгтэй болж байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтэй зөрчлийн процессын багш нартай зөрчлийн инком үзүүлэлтийг яг ямар шатнд зогсоож байгаа тухай нарийнсаа асуух хэрэгтэй бол таарч байна. Тэрийг бас мартахгүй тэмдэглээд аваа. За тусгай анги бол нэг юм байна. Татвар санхүүгийн зөрчлийг тодорхойлсон шинжилтийн найрамдагыг бээрээ тийм. Тусгайгүй зөрчлүүдээ буцааж тавьсан. Гэр бүлийн хүч эрхийг жижиг одоо гэр бүлийн хүч эрхийг гэх юм тийм. Энэ үйлдэл буцааж тавьсан. Дээрээс нь татвар санхүүгийн зөрчлийг дахиад хэмжсэн. За ингээд ерөнхий ангийн гол зүйл байна. За хэд хэдэн зүйлсийг бас тодруулах зүйл бол тавг асууж байна. Ерөнхий ангийнхаа сайн танилцаад одоо бидэнд бол ингээд асуулт хариулт би саяны 2 хичээл ингээд шаардсан. 15 минут байна. 2 хичээл шахаад авсан. Энд нөө шийдвэртэй холбоотой нарийн зүйлүүдийг асууж байна. За. Экран дээр. Наша ишээ. Ишээ. Заамцаа мөн. За яг тодорхой нэг зүйл асуух. За. Өчигдөр тухайн хуулийн хувьд Коронавирус хариуцлагын хуулиас ялгаатай өчигдөр томьёос нэг зарчмын зөрүүтэй зүйл бол зөрчил гэм буруутай байх асуудал гэдэг нь хаалсан. Тэгэхээр зөрчлийн шийдвэрийг бүрдүүлэх тогтооход тодорхой хүндрэл гарч болчихгүй гэж асуугаад байгаа. Санаатай боломжгүй хийсэн үгдгийг үл харгалзаж шийдвэр амжуулахаар одоо энэ хууль маань батлагдсан. Тэгэхээр улсын эдийн баг хэмжээтэйгээр тусгаарлах бол айдас эдгээр хулгайлт гэдгийг тэр хамтран үйлдэл зөрчил хамтран үйлдэл асуудал байна. Тэгэхээр яг тэрнээр манай гэрээс юм зөвлөж өгч ирэхээр нөгөө айл өөрийнхөө зөвлөж одоо нөгөө зөвлөж ирэхээр улсын эдийн мэдээ энэ үгээр одоо яг энэ үйлдэл одоо зөрчил хамтран үйлдэл болчих гэж санаатай байна. Энэ зөв ойлголт байна. За энэ тодорхойлж байгаа. Намын сүүлийн бол одоо энэ олон зөрчил дээр яг ингээд жишээ ярих гэдэг юм байна. Жишээд нь 15-10 дугаар тэмдгийн үйл мэдээлэлтэй зөрчил байна. Санаатай хүн тэмдгийг үйлдэл бэлтгэж байгаа үйлчлэгийг давтаа мэдсээр эрхээ байгууллагын шалтгаанд мэдээлээгүй. За эсвэл гуравч дууд өгсөн байна. 15 үйл. Тэгэхээр айл дөрвөр орсон гэрийн болгоноор орж байгаа явдлыг болгоо орж ирэх удаа доод өгчдөг. Чи гуравч дууд өгсөн мэн гэдэг зөрчил гэж үзээд шийдвэр гаргах боломж өгчээд байгаа гэж яриад байна. Эдгээр одоо яг зөв ойлгож байна уу? Буруу ойлгож байна. Эдгээр хагаад шууд шийдэж явах зөв. Яг уу суурь зарчим бол юм л дээ. Хууль мэдэхгүй байх нь хариуцлага өгөх болохгүй. Ийм үндсээр гин бурууг нь асууж бариу тусгаагүй. Хоёрдугаар гин буруу ярил тэр хэмжих асуудал яриад. Төрөүний ярьсан улаан гэрлэр алхсан уу? Бүтэн алхсан уу гэдэг хэмжих асуудал яриад. Таны дурдсан тохиолдолд зөрчлийн шинжийг агуулгаагүй гэж үзэж чөлөөлөх зохицуултууд байна. Шийдэхлээс чөлөөлөх. Өөрөөр хэлбэл шийдэхлээс чөлөөлөх гэдэг зүйл бол одоо эндээс хойш яваад харуул. За би ам дээрээс хэлчихье та.
оруулсан шийдвэр чиглэл. Тэгээ нэгдүгээр та бид бас энэ тухай хэлээд хоорондоо сайн ярилцах хэрэг гарах ба. Тэгээ энэ үйлдэлийг зөрчлийн нотлох ажиллагаа явуулах ажиллагаа бас явуулдаг шүү. Тэр шинжтэй яг зөрчлийн шинжийг агуулгаагүй байх тухай яриад тоглох тэр нотлохооны түвшний асуудал яриад ийм асуудал. Тэр нөгөө хооронд дуудлага энэ дээр болоод нөгөө зөрчлийн шийдлийг үүсгэх нөхцөл байдал буюу нөгөө толгойрсон аюул халдлага болон бусад зүйлийн эсрэг зөрчил үүсгэн бол шийдлээс чөлөөлөх тухай энэ зохицуултууд ингээд тодорхой хэмжээнд байж байгаа. Тэр ерөнхий аягийн зүйл хэсгээ журамлаад таны дурдсан тохиолдолд шийдлээс чөлөөлөх боломж бүрэн байгаа. Тэрнээс одоо юм болгоныг бид ингэж байж болох шүү дээ. Чи өөрөө зөрчлийн процессын үед дөрөв өдөр орох таахан ойлгомжтой хэлээд тэрэн дээр их тодорхой ажиллагаанууд явуулдаг. Тэр нотлох ажиллагаанууд явуулдаг. Зөрчлийн шийдлийг нотлох ажиллагаа явуулдаг. Зөрчлийн нотлох ажиллагаа. За ийм маягаар ингэж яваад спайраа ийм зөрчлийн шийдэл гэдгийг аа. Хоёр зүйл байгаа. Би бас сайн мэдээлэл өгч бас яг өөрөө сайн яг зөрчлийн процессын үйл дээр байсан байгаа болохоор битгэхгүй. Нэг нь хялбаршуулсан зургаар зөрчил шалгах ажиллагаа, нэг нь зөрчлийн хэрэг зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа гэх хоёр хэсэгтэй байгаа. Би ихэвчлэн тийж ойлгож байгаа. Тэгээд одоо тийм нөөцийн тохиолдлуудыг атлсан болоод шийдэхээс чөлөөлөх тухай ерөнхий ангийн зөвлөлт ингээд зөрчлийн тухайд байж байгаа. Одоо жишээлбэл тань хуулийн гаргаж харуулъя. За өөр асуух юм бол яг ийм юм байна. Автор хилхидэн зөрчил үйлдсэн бол зөрчил гомд тогтсон тоолсон гэдэг. За. Юу ойлгомжтой байна? Одоо жишээ 3 зөрчил гаргалаа. Би өнөөдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил үйлдсэн. Дараа нь 7 хоногийн дараа өөр зөрчил үйлдсэн. Дахиад 7 хоногийн дараа өөр зөрчил үйлдсэн бол тэр зөрчил бүрийн хууль хугацааг тусна олно гэж байна. Анхаарах зөрчил дээр замын хөдөлгөөний зөрчил дээр өөр цагттай болоод тэрний хэмжээ нь өөр байж болно шүү дээ. Тийм ээ. Тэр зөрчил бүрийн хууль хугацааг тусна тоолно. Энийх нь дууссан байж болно, энийх нь дуусаагүй байж болно. Ийм хоёр янз. Зөрчил тусбар шийдэх нь байна. Тэг зөрчил тусбар шийдэх нь байна. Тэр яасан гэж тодруулах асуулт. Нэг дээр 2-оос 3 зөрчил үйлдсэн бол аль зөрчил байх юм бэ? Тэгэхээр нэг хэлбэрээр тэр нь байна. Одоо зөрчил гэдэг зүйл дээр очиход одоо та бүхэн харж байна. Зөрчлийн шийдэхээс чөлөөлөх нь бол энэ 2-3 байна. Гурын нэгийн 4. Нэг үйлдэлээр хангаж байгаа зөрчил нь хэд хэдэн зөрчлийн шинжтэй болох яах вэ гэж. Одоо би нэг үйлдэл хийсэн. Энэ үйлдэлээр 3 зөрчлийн шинжийг зэрэг хангасан бол яах вэ ясаад байгаа юм те. Тэгэхээр 3-ын нэгийн 4-өөр аль хүн шийтгэл оногдуулахаар заасан зөрчил нь шийтгэл оногдол. Өөрөөр хэлбэл аль нь хамгийн хүнд байна тэрэнд нь оногдуулна гэсэн. Одоо та бүхэнд харж шийтгэл сонирхолтой. Энэ дээрээс их явж байна. Аль хүн шийтгэл оногдуулахаар заасан зөрчилтэй шийтгэл оногдуулна. Хэрвээ энэ
дөрөв зөрчил байлаа гэж үзвэл тэрнийх нь аль нэгэнд нь алхахлын арга хэмжээ бичсэн байгаа бол тэрийг нэмж оногдуулж болно гэж. Бусад зөрчил заасан нэмэгдэл шийтгэл алхахлын арга хэмжээг бас оногдуулнаа. Мэдээж 3 зөрчлийн аль нэг тоглолтыг л оногдуулна гэж. 3 зөрчил нэг үйлдэл хийсэн бол жишээлбэл 3-ын 1-ийг 4 бохгүй. Ийм тохиолдол байна. Өөр тодорхойлох зүйл байна. Нэг юм байна. Энэ хотод төлөвлөлтөөр гаргуулах гэдэг шүү дээ. За. Дөрөв. Энэ хуулийн сайнтаас төлөвлөлтөөр хуулийн төлөвлөлтөөр хотрол төлөвлөлтөөр гаргуулж зөвхөн өөрөөр хэлбэл тэгэхээр их адам шалтгаан гэж төслийг шалгаж хийх их адам шалтгаан ойлгоно. Тэг. Тэр одоо үгүй хаалттай байдлыг одоо огт ирээдүйн нэг өөрөөр одоо энэ байдлыг юу үгүй шийдвэр үүсгэх гэж ийм ажлыг их адам шалтгаан хийгээ явна гэсэн үг. Яг одоо ч тийм үү те. Одоо өөрөөр хэлбэл та бүхний эсрэг анхны тухай хууль зөрчих, байгалийн урамлын тухай хууль зөрчих гэдэг байгаль орчны эсрэг зөрчил байна. Тэгээд тэрэн дээр нь очихоор байгаль орчны тухай хуулиар байгаль орчны нөхөн төлбөрийг үнэлэх аргачлал байна. Тэрийг байгаль орчны сайд батлсан байдаг. Тэгэхээр тэр журмын дагуу хохир нөхөн төлбөр тогтоох зөрчил болгоныг түүгээр тухайн зөрчлийн санкц дээр бичсэн байна. Цөөхөн 10 хэдэн зүйлийн зөрчил байна. Тэгэхээр одоо байгалийн урамлын тухай хуулиар заасан урамлын нөхөн төлбөр тогтоох журам байдаг. Хохир нөхөн төлбөрийн журам байдаг. Тэр бүр гачцаа одоо хэрэгжиж явдаг. Эсвэл одоо юу гэдэг амтны тухай хууль дээр амтны нөхөн төлбөрийн журам байдаг. Аргал 36 сая. Янгир одоо сая гэдэг ч юм уу те. Нөгөө үнэлгээ энэ нөхөн төлбөр хохирол гэж юу вэ гэдгийг бас яаж багтуулж тооцох вэ гэдэг аргачлалууд нь ихэвчлэн байгаль орчны хууль тогтоох зөрчилдөөр байгаа шүү. Тэгээд тэр зөрчилдөр нь очиход байгаль орчны хуулийн үнэлэх хэрэг гарна. Байгаль орчны хууль дээр нь энэ хохирол нөхөн төлөх журмыг тэр баталнаа аргачлалыг тэр баталнаа гэж заасан байна. Тэр аргачлалууд нь өөрсдийн салбар дээр байж байгаа. Нэг зүйл байгаа зөрчлийн процессын хууль дээр хохир нөхөн төлбөрийн журмыг ерөнхий прокурор батлахаар байна. Одоо энэ ажил улсын ерөнхий прокурор тэгээд журмыг боловсруулах газар дээр энэ журмыг боловсруулах ажил явж байгаа. Гэхдээ энэ нөгөө хуулиар хэрэг тэр журам мурныг заахаг бол яах вэ гэж байгаа байхгүй юу? Шинжээш томлох уу, хөрөнгөний үнэгээ хийх үү, эд хөрөнгө бараа бүтээгдэхүүн бол яаж үнэлэх үү гэдэг энэ нэрвжсэн тэр зүйлийг улсын ерөнхий прокурор батлахаар журам байна. Тэгэхээр тэр журмаар нарийн одоо энэ хуулиар зохицуулж болохооргүй одоо бүрэн гүйцэд тусгаж чадаагүй гэж үзэж байгаа зүйлүүдээ журамдаа бид тодорхой заасан. Хэрэгэлзээ төрж байгаа. Та байгаль орчны чиглэлээр олон жил туршлагатайгаа сайн мэдж байгаа. Бүгдээр өөрсдөө аргачлалт байна. Тэр бүгдээрээ сайдын тушаал батлагдсан. Хохир нөхөн төлбөрийн аргачлал гэж. Миний тоосноор одоо 12 аргачлал байсан. Тэгээ өөр салбар дээр бас байдаг гэсэн мэдэхгүй. Одоо байгаа хохир нөхөн төлбөр тооцох зохицуулалттай зүйлүүд дээр нь хэвээр нүдтэйгээд зөрчлийн үйлдэл туссан байгаа. Өөр зөрчлүүд дээр байна. Тэгэхээр энийг бас тэгж ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр одоо өнөөдөр эндээс таахгүй зүйл хэрэг тээврийн хэд зүйл хэрэгслийг хураах хөрөнгө орлогыг хураах хохир нөхөн төлбөр гаргуулах гэдэг энэ зүйлүүдийг цаашдаа нэг тэр ажиллагааг ингэж хийгээд шаардлагатай бол ийм журам батална гэдэг нь төрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр байгаа шүү. Тэгэхээр бид энэ дээр зарим тодорхой зүйлүүд бас тэр хуулиас тодорхой процесстэй холбоотой юмудаа тэр хуулийг зааж байгаа багшнараас хамтран тодруулж хамтран судалцах хэрэгтэй байна. За өөр юу вэ? Алтан зурмад бол ингэсэн юм аа. Тааг харж байгаа. Алтан сургуулийн хуулиар зохицуулсан байгаа. Энэ алтан сургуулийн нөгөө шийдвэр гүйцэтгэх хуулийн шинжилснээр бол байна да. Тэр 5 өдөр прокурор та. Тэгэхээр тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар алтан сургуулийг яаж хэрэгжүүлэх тухай зүйл заалт хэсэг шийдвэр гүйцэтгэх хууль дээр байгаа шүү. Энийг сая гэр бүлийн хүчирхийлэлд
гэр бүлийн хүч хэргийн нөхөрлөх гэсэн зөрчилдийг түр хугацаанд захиргааны хариуцлагын тухай хуулиуд оруулахдаа захиргааны хариуцлагын тухай хууль 4-р зүйлээр нэгсэн. Тэгээд энэ хууль зөрчлийн хуулийг батлах явцад тэр албан сургалтыг хайж болохгүй шүү. Заавал ороод яа гэж хууль тогтоогч санал гаргаад дайны орон дээрээ санал үнэлээд албадлын арга хэмжээнд нэмэгцээ. Албан сургалтыг баримтлах шийдлийг эргэж явах хугацаанд хэрэгжүүлнэ. Өөр юм дээр байна. Өөр практикс нь үү? Өөр орны практик. Өөр зөндөл байна. Ер нь албан сургалт болоод ер нь албадлаа хийж байгаа бүх үстэй. Тэврийг хэрэгсэлтэй нөгөө аюул байдлын журам төрсөн энэ хүмүүстэй бүгдээ заавал албан сургалт болж байгаа. Манай хөдөлгөөний аюулгүй байдлын ослын хор уршиг таниулах сургалт заавал 6 цаг, 3 цаг сурах. Энэ бол орон янз бүрийн хэлбэрт амжилттай. Бид тэнийг харин үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг бодож авах ёстой. Тэрнээс биш одоо бясалгал ч юм уу ингээд хийчихвэл жоохон хэцүү болоод явна л да. Тэрнээс одоо цогтойгоор тэрийг хийж чадсан хүмүүсийн албан сургалт нь арай өөр. Гэр бүлийн хүч хэргийн хүмүүсийн албан сургалт нь арай өөр. Нэгэн хүч хэргийн зан үйлийг багасгах зорилготой нөгөөд нь цогтойгоор томтох тэр зүйлийг багасгах зорилготой байх тухайд бид цаашдаа хуулийг хэрэгжүүлэх анхаарах ёстой маа. Ардгүй энэ журмыг та бид хийгээ зогсож явах байх. Өөр одоо оруулах зүйлээр асуудал байна. Албаны эмчилэгч бас уултай байгаа мэдж байгаа тийм.